ноён Владимир Владимирович Путин, бүгд найрамд хятад улсын дарга эрхэмсэг ноён Ши Жинпин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе, бүгд найрамд Солонгос улсын ерөнхий сайд ноён Ли Хан Ён, мөн хадагтай ноёд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Дорны эдийн засгийн чуулга улсад дахин өрсөн Оросын холбооны ерөнхийлөгчд мөн талархал илэрхийлье. Бэлбэр зохион байгуулагддаг Дорны эдийн засгийн чуулга уулзалт нь Аз, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоод чухал ач холбогдолтой яриа хэлцээний тал руу олж байна. Чуулга уулзалтын хүрээ оролцогчдын төвшин жил ирэх тусам өргөжөж байна. Хөрш орнууд бол Оросын холбооны улс, бүгд найрамд хятад ард улстай сайн хөршийн найрсаг харьцаа, бүх талын хамтын ажиллагааг доктортой хөгжүүлэх, бүс нутгийн улс төр эдийн засгийн интеграцид хамрагдах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд юм а. Энэ оны 6 дугаар сард Хятадын Циндао хотноо Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улсын төрийн тэргүүн нартай 2 болон 3 талын уулзалт хийж хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх ирмэлцлээ нотолсон. Хадагтай ноёдоо энэ удаагийн чуулга уулзалт алс дорнод боломжийн хязгаарыг тэлэх ийм сэдвийн дор зохиогдож байна. Чуулга уулзалтад оролцогч орнууд 2 болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх зорилготой гэж миний бие харж байна. Оросын холбооны улс алс дорнодын бүс нутаг нь Монгол улсын хувьд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн интеграцид хамрагдах нэн чухал гарц боломж юм а. Монгол улс 2 хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж мөн хөрш орнуудынхаа далайн бомбыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна. Энэ зорилгоор Монгол улсын их хурл 2010 онд төмөр замын тээврийн талаар баримтах бодлогыг баталсан билээ. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ оны 6 дугаар сард Оросын холбооны улстай төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлцээр байгуулсан маш том алхам боллоо. Үүнээс гадна манай улс, Монгол улс бүгд найрамд хятад ард улсын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлцээр төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол хятадын засгийн газар хоорондын хэлцээр зэрэг чухал баримт бичгийг бүгд найрамд хятад улстай байгуулад байна. Эдгээр хэлцээрийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч далайн бомбуудаар дамжуулан зүүн хойд Азийн болон бусад улсуудтай худалдаа хийх боломж нэгдлээ. Монгол улсыг далайд гарах гарцыг нээсэн олон улсын худалдаа эдийн засгийн интеграцид нэгдэх боломжийг олгосон чухал гэрээ хэлцээрүүдийг байгуулж дэмжлэг үзүүлсэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч ноён Путин, бүгд найрамд хятад ард улсын дарга ноён Ши Жинпин нарт дахин талархал илэрхийлье. Монгол улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн альва хурцдмал маргаантай асуудалгүй орн билээ. Энэ ч үүднээс Улаанбаатарын яриа хэлцээр зэрэг бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр түвшинг баттдахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорж байна. Тухайлах юм бол Монгол Орос хятадын эдийн засгийн коридор байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Циндао хотод болсон уулзалтаар ноён Путин ерөнхийлөгч Ши Жинпин нартай ярилцсан. Оросын холбооны улсаас бүгд найрамд хятад улс руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна. Монгол улсын энэ хүсэлтийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч дэмжиж байгаад мөн талархаж байна. Бүгд найрамд хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин дэмжинэ гэдэгт бас найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход мөн бэлэн байгаа. Манай улс дүүнчлэн худалдаа хөрөнгө оруулалтын гол дүнш орнуудтайгаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлцээрийг 2015 онд байгуулсан бол бүгд найрамд Солонгос улстай мөн ийм хэлцээр байгуулах хамтран судалгааны ажлыг одоогоор дуусгаад байна. Мөн
Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөө худалдааны хэлэлцээр байгуулах үндслийг хамтран судлахаар ярилцаж байна. Хадагтай ноёдоо. Монгол улсын эдийн засгийн уналт зогсож, өсөлт догторчж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.3, 2010 оны 8 оны эхний хагас 6.3-д хүрсэн. Бид манай эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай эмзэг байдлыг бууруулахаар зорж байна. Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гарах уул уурхайн бус нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг мөн баримталж байна. Монгол улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ эндэрээс нотлохыг би хүсэж байна. Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд тодорхой саналыг та бүхэнд дэвшүүлье. Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол болон нэгдсэн үндэсний байгууллага зэрэг улс байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний сүүбэр сүлжээ байгуулах талаар сүүлийн жилүүдэд ярилцаж, тус бүрдээ судалгаа, тооцоолол хийж хамтарсан хурал зөвлөгөөнүүдийг хийсээр байна. Зүүн хойд Азийн орнуудыг захилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох зүүн хойд Азийн эрчим хүчний сүүбэр сүлжээ төслийн ажлыг хамтран цаг алдалгүй шуурхай эхлүүлэхийг би энэ эндэр дээрээс уриалж байна. Бид энэхүү сүүбэр сүлжээний бодит эхлэл болгож Монгол улс, Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцлбор болон үлэмж өндөр хүчлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд мөн таатай байна. Энэхүү цогцлбор нь нар салхи нүүрсний их усрээс нийт 5350 мегаваттын суйрлагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм а. Мөн Монгол улсаас Хятад улс руу 1500 км-ийн үлэмж өндөр хүчтэй лүүхий загилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугамыг татнаа. Зохицолборын судалгааны ажил техник эдийн засгийн үндэслэл бэлтгэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бас бэлэн болоод байгаамаа. Ер нь Монгол улс уудам нутагтай учраас нар салхины их усрын загилгаан үйлдвэрлэл, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх ийм боломж байгаамаа. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах байхаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний сүүбэр сүлжээ төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч 6 орн болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос улсуудын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллага нь төслийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөө хүртэл хийгдсэн судалгааны ажлуудаа хооронд нь уялдуулж, нэгдсэн бодлого тодорхойлон холбогдох гэрээ хэлцлүүдийг хийж бэлдэх хэрэгтэй байгаамаа. Бид энэ байгууллагыг Монгол улсад байгуулан дэмжин ажиллахад бас бэлэн байна. Байгууллага яаралтай байгуулах үүднээс оролцогч талуудын хамтарсан ажлын эсхийг ойрын хугацаанд байгуулах саналыг мөн энэ эндэр дээрээс дэвшүүлж байна. Энэхүү сүлжээ нь зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн сүүбэр сүлжээний эхний шат гэж харж байна. Зүүн хойд Азийн сүүбэр сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нэхэн зэрэгтэй бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Может быть, не будем дожидаться дальше, а вот прямо сейчас отреагируем на инициативу президента? Здесь, да,